Сайн бацхан уу, Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр бид та бүхэнд бэлдсэн хэрэгээ ярихаасаа өмнө нэгэн бүтээгдэхүүний талаар танилцуулаад тэгэд ярьж эхлэе. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлийн алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөссөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүр сусыг задлан биеийн торимтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. Өнөөдөр би та бүхэндээ Хонконгод гарсан нэгэн хэргийг ярих гад бэлдлээ. Хонконгийн Kowloon хотод байрлах Mongkok дүүрэг тэр өдөр 50 гаруй настай чин овогтой өмнөх шигээ чимээгүйхэн ажиллаж байсан. Тэрээр хотын цэвэрлэгээний ажилтан бөгөөд аль хэдийн 20 гаруй жил энэ ажлыг хийсэн хүн. Тэр хугацаанд бараг нэг ч өдөр амралгүй ажилласан. Тэр өдөр ч мөн адил өглөө эрт босож гудамж талбайг цэвэрлэн хүмүүсийн үлдээсэн хогийг цуглуулж явдаг. 2014 оны 12 сарын 9-ний өглөө Чингуай Форангай хог англан ялгах цэг дээр өглөө цуглуулсан хогийг ялгаж ялаа. Тэр үед намхан нуруутай туранхай биетэй ойролцоогоор 30 гаруй настай нэгэн эрэгтэй түн дээр ирээд эргэн тойрноо байн харж хин нэгнийг хайж байгаа юм шиг байснаа Чингуайд хандаж сайн байна уу, би ойролцоох нэг чочид буудалд байрлаж байгаа хүн юм аа, хаях зүйл нилээд их байна, нилээд хүнд болохоор хэрвээ боломжтой бол таны ашиглаж байгаа энэ гар тэргийг түр зээлж болох уу, би танд мөнгө төлнө үү гэж хэлдэг. Чингуай бодлогүйгээр зөвшөөрдөг. Тэр тэрийг тийм ч үнэтэй зүйл биш, худгайлагч зүйл биш. Тэр ирийн хандлагч маш илдэг байсан тул асуудал гарахгүй гэж бодсон. Ойролцоогоор 15 минутын дараа тэр ир дахин гарч ирдэг. Гар тэргэн дээр нь маш том цүнх тавьчихсан, улаан цэнхэр цагаан өнгө холилдсон том нилон уут тавьчихсан байсан. Харахад л тэр цүнх бол маш хүнд гэдэг нь харагдаж байсан. Тэр эрэхтэй тэргийг хогийн савны өмнө аваачиж тавиад уутыг нь өргөх гэж оролддог. Гэвч уут үнэхээр хит хүнд байсан тул ганцаараа өргөж дийлэхэргүй харагдаж байсан. Ингээд Чингуай хараад зогсож чадаагүй учраас туслахаар очин хоёр талаас нь барьж хамтдаа өргөдөг. Гэтэл энэ зүйл бодсноос ч илүү хүнд байсан. Чингуай гайхан энэ дотор юу байгаа юм бэ? Яагаад ийм хүнд байгаа юм бэ гэж асуудаг. Тэгтэл тэр эрэхтэй тайвнаар зүгээр л янз бүрийн хэрэггүй хогнууд байгаамаа гэж хэлдэг. Гэвч тэр мөчөд Чингуайд нэг л сонин мэдрэмж төрдөг. Гарт нь мэдрэгдэж буй жин нь яг л хүний бие өргөж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Түүнээс гадна гарын үзүүрт нойтын юм шиг мэдрэмж мэдрэгдэж уутнаас үл ялэг өмхийн үнэрч гэсэн үнэртэж байгааг анзаардаг. Гэхдээ Чингуай өөрийгөө тайвшруулан үгүй байлгүй дээ, би хитрхи их юм бодоод байх шиг байна гэж бодоод ингээд тэр хоёр талаас нь барьж уутыг хогийн сав руу хийж дуусгадаг. Тэр ир талархснаа илэрхийлээд хурдан холдоод явдаг. Гэвч тэр залууг явснаас хойш Чингуай сэтгэл нэг л тавгүй. Тэр уут дотор юу байгааг шалахгүй бол тайван чадахгүй санагддаг. Ингээд болгоомжтойгоор хогийн сав руу очиж уутны цахилгааныг нь нээтэл дотор нь хид хідэн давхар гялгар уутаар ороосон нэг зүйл байгаа нь харагддаг. Гялгар уут маш зузаан тул гараар урах боломжгүй байсан. Ингээд Чингуай хайч авчран уутыг зүсэж эхэлдэг. Тэгээд тэр зүйл тод харагдах мөчөд Чингуай хорлон хоошоо ухардаг. Учир нь тэнд эмэгтэй хүний цогцос байсан. Тэр эмэгтэй яг л хөвлий дотроо байгаа хүүхдийн ургийн байрлал шиг бие нугалсан байдалтай байсан. Айж чичирсэн Чингуай тэр даруй цагдаа руу дуудлага өгсөн. Удалгүй өглөөний 9 цагийн үед цагдаа нар түүний дуудлагыг аваад газар дээр ирдэг. Ингээд шалгаж үзэхэд хохирогч нь ойролцоогоор 165 см өндөртэй туранхай биетэй эмэгтэй хүн байсан. Хамгийн харамсалтай нь тэр эмэгтэй 15-аас 17 орчим насны буюу өсвөр насны охин болох нь тодорхойлдог. Түүний бүх биеэр маш ноцтой гэмтлийн улмур байсан. Ялангуяа нүүр болон гавлын ясанд нь олон удаагийн хүчтэй цохиулсан шарх
байсан. Шинжээчид үзэхэд тэр дор хаяж 1 цаг гаруй хугацаанд хэрцгийгээр зодуулсан байх магадлалтай гэж дүгнэгддэг. Гэвч үүнээс ч аимшигтэй зүйлүүд илэрсэн. Энэ нь шулуун гидснээс нь цус гарсан, мөн умайн хүзүүн гэмтсэн байсан. Өөрөөр хэлбэл бэлгийн хүчирхийлэл болсон нь тодорхой харагдаж байсан. Цогцсны бие, хумс, шулуун гидс болон өтрэнээс үрийн шингэн илэрсэн. Мөн эмэгтэйн бэлэг эрхт архины найрлага болон тос илэрсэн. Цагдаа нарын таамаглалаар гэмт хэрэгтэн дарсны шил юм уу алкогольны тийм шил зүйлээр маш харгас тийм бэлгийн хүчирхийллийг үйлцсэн байх магадaltaй юм байна гэж үзсэн. Цогцос олдсон үеийн байдал бүр аимшигтай байсан. Дээд хувцас нь бараг тайлагдсан байдалтай, гар хүл нь кабелийн боолтоор хүлэгдсэн, доод хувцас нь бол байхгүй, бүслэгнээс доош хэсгийг нь тунгалаг гялгар уутаар ороосон байсан. Нүрийг нь хар уутаар бүрж скотчоор боосон. Мөн хүзүүг нь нейлон олсоор чанга боосон байсан. Задлан шинжилгээгээр уушгинд нь гялгар уутны жижиг жижигүүд хэсгүүд байгаа нь олддог. Үүнээс үзэхэд гэмт хэрэгтэн эхлээд нүрийг нь уутаар боож, амьсгалыг нь хаасан. Дараа нь олсоор боож, боомлж амь насыг нь хөнөөсөн байх магадaltaй юм байна гэж дүгнэгддэг. Мөн цогцсны байрлалыг хүчээр нуглаж өөрчилсөн уул мөрөөд байсан. Учир нь гэмт хэрэгтэн цогцыг цүнхэнд багтаахын тулд биеийг нь бяцхан хүүхдийн байрлал шиг нугалсан байсан. Задлан шинжилгээгээр нас барсан цагийг өмнөх өдөр буюу 12 сарын 8-ны 16-аас 18 цагийн хооронд байна гэж тогтоодог. Ийм аимшигтай гэмт хэргийг хараад цагдаа нар хүртэл маш их цочирдцгоосон. Одоо бол хамгийн чухал зүйл бол гэмт этгээдийг олох байсан. Аз болоход хогийн цэг болон ойролцоох гудамжинд нийт 8 ширхэг CCTV байсан. Цагдаа нар өглөөний 7-оос 10 цагийн бичлэгийг нэг бүрчлэн шалгаж эхэлдэг. Тэгээд 7 цаг 46 минут нь нэг эрэхтэй гар тэргэнд уут ачиж явж байгаа бичлэгийг нь олж илрүүлж чаддаг. Тэр хүн богино үстэй, ханцайгүй, цамц өмссөн, шорт өмссөн байсан. Тэр ойролцоогоор Харбор хотелд байрлаж байсан нь ч тогтоогддог. Зочид буудлын бичлэгийг шалгахад тэр эрэхтэй өмнөх өдөр буюу 12 сарын 8-ны 17 цагт ногоон аяллаа цүнх барьсан буудалд ирж бүртгүүлж байгаа нь харагддаг. Маргааш өглөөний 8 цагт буудлаас гарсан. Гэхдээ тэр маргааш нь буудлаас гарахдаа буудалд ирэхдээ барьж байсан ногоон өнгийн аяллаа цүнх нь бол байхгүй болсон байсан. Тэгээд цагдаа нар энэ байдлыг нь хараад таамаглахдаа тэр эрэхтэй цогцыг эхлээд аяллаа цүнхэнд хийж авчирсан. Дараа нь хогийн цэг дээр нейлон нууданд хийж хайсан. Зочид буудлын бүртгэлээс тэр эрэхтэй хэн болох нь бол тодорхой болсон. Түүний нэр нь Лунчан 37 настай. Тэр Вьетнам эмэгтэйтэй гэрэлсэн нэг хүүхэдтэй Вьетнамаас ирсэн хатан ээжтэйгээ бөөндөө хамтдаа амьдардаг тийм хүн байсан. Тэр HSBC банкнд хамгаалтын ажилтдаг хийдэг байсан боловч 2 сарын өмнө ажилласаа халагдсан байсан. Ажилгүй болсноосоо хойш гэр бүлээсээ байнга дарамт шахалт авч эхлэн стресснээс зүгтахын тулд аним хүүхэлдэйн кино үзэхэд улам бүр донтож эхэлсэн байсан. Цаашлаад насан туршидтын контент, косплей зураг сонирхож эхэлсэн. Ялангуяа нэгэн сонирхогч моделийн сайт руу бол байнга ордог байсан. Цагдаа нар түүнийг баривчлах ажиллагаа явуулж удалгүй эрен хайгаад олж баривчилж чаддаг. Ингээд түүнээс бол байцаалт авч эхэлсэн. Тэгэхэд тэр ихэндээ би ямар ч зүйл хийгээгүй гэд хэрэгээ ол үгүйсгэжсэн. Гэвч баримтуудыг үзүүлсний дараа эцэст нь бүх зүйлээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь 15 настай Го Хамин гэдэг охин байсан. Тэр сошиал дээр косплей инфлюенсерийн ажил хийдэг. Аав нь хятад, ээж нь Тайланд хүн. Хөөхөн өрмөц төрхөөрөө хүмүүсийн дундаа нэлийн алдартай болж эхэлжсэн. Гэвч түүний гэр бүлийн орчин бол тогтворгүй байсан. Тэр 15 настайдаа найз залуутайгаа хамт амьдарч мөнгө олохын тулд Made кафед ажиллаж хувийн зураг авалтын модель хийж байсан. Энэ ажил нь ихэвчлэн зочид буудал эсвэл хувийн байранд болдог тул ер нь бол маш аюултай тийм ажил байсан. Хэрэгээс 7 хоногийн өмнө тэр сошиал дээрээ шин зураг авалтын ажил авлаа гэж пост бичсэн байсан. Тэр ажлыг захиасан хүн нь бол хэрэгтэн Лунчанжи байсан. Тэр өөрийгөө гэртээ студидтэй зурагчин гэж охинд танилцуулсан байсан. Гэвч үнэндээ тэр олон сарын турш охиныг сошиалоор ажиглаж байсан банкны ажилтан хийж байгаад халагдсан энэ хэрэгтэн залуу. 12 сарын 8-ны 15 цагт охин зураг авалт хийхээр түүний гэрт очсон. Тэр үед Лунчанжийн аль хэдийн бүх зүйлээ бэлтчихсэн байсан. Кабель боолт, утас, гялгар уут, дарс, тослогооны бодис гэх мэтлэн мөн цогцыг нуухын тулд зочид буудал хүртэл урьдчилсан.
усан захиалсан байсан. Эхэндээ бол охиныг ирмэгц тэд жирийн зураг авалт хийж эхэлсэн. Гэвч удалгүй тэр охиноос улам илүү задгай бэлгийн шинжтэй поз авахыг шаардаж эхэлсэн. Охин үүнд татгалцахад тэр уурлаж нүүрлүүн зогсон. Охиныг цохиулаад унахад тэр гар хөлийг нь кабелийн болтоор хүлж харгас хүчирхийллээ үйлдэж эхэлсэн. Нэг цагийн дараа тэр охины ам хамрыг скотчоор боож нүрийг нь гялгар утаар бүрэн бүрсэн. Ингээд охин гялгар утаар нүрээ болгосон учраас амьсгал нь боогдож харамсалтайгаар амьнасаа алдсан. Дараа нь тэр дахин баталгаажуулах мэт нас барсныхан дараа хүртэл хүзүүг нь олсоор боосон байсан. Үүнийхээ дараа түүний цогцыг аяллаа цүнхэнд хийж зочид буудлын руу авч очив. Хамгийн аимшигтай нь зочид буудалд очсныхоо дараа ч цогцыг дахин хүчирхийлсэн гэдгээ тэр хүлээн зөвшөөрсөн. Маргааш нь шинэ уутанд хийж хогийн цэгт хаях гэж байсан нь ингээд баригдсан байгаа. Тэгээ яг энэ үедээ ол Чингуатад тааралцсан. За 2015 оны 6 сард бол шүүх хурлан болсон. Тэгээ шүүхээс түүнийг санаатай аллах, хүчингийн хэрэг, хууль бус хорих, цогцос нуун далдлах гэмт хэрэгт буруутай гэж үзэн бүх насаар нь хорих ялыг оноосон. Харин шүүхийн туршилт түүний хувьд огт гимссэн шинжгүй байсан. Хохирогч Гүхамин бол зүгээр л анимд дуртай, зураг авахлах дуртай, жирийн өсвөр насны охин байсан. Гэвч тогтворгүй амьдрал, аюултай ажил, буруу хүнтэй таарсан нь энэ аимшигтай эмгэнэлт явдлыг түүнд авчирсан байна. За ингээд өнөөдрийн та бүхэн бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлөж гин. Тэгээ та бүхэн хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. За тэгээ бүгдээрээ удахгүй дараагийнхаа дугаараар уулзцгаая.